За өдрийн мэнд. Өнөөдөр би төлөвлөөгүй нэг бичлэг оруулъя. Яагаад гэвэл Google Authenticator хамгаалттай холбоотой 2FA гэж бид нэр ярьж сурсан хамгаалттай холбоотой асуултууд бараг одоо 3-2 нь энэтэй холбоотой асуултууд байдаг. Ер нь хүмүүсээс туслаач гэж орж ирсэн юунуудын чатны ихэнх нь л одоо ерөөсөө энэ 2FA гэсэн хамгаалттай холбоотой ийм асуултууд байд юм аа. Тэгээд яг өнөөдрийн байдлаар энэ хамгаалт 2FA хамгаалт бол одоо яг энгийн хүмүүсийн тийм ээ банк биш, том одоо бирж биш, энгийн хүмүүсийн хамгийн нэг номерын одоо хамгийн их хэрэглэгддэг, хамгийн боломжийн гэж хэлэгддэг ийм хамгаалт байна. Тэгэхээр энэ хамгаалтыг бол хийхээс өөр ямар ч арга байхгүй. Тэгэхээр энэ хамгаалтыг хийхин тулд хэд хэдэн одоо ерөөсөн маш их анхаарах юмнууд байдаг. Тэрийг би өнөөдөр хэлээд өгье. Би уг нь энэтэй холбоотой 2-3 бичлэг миний бичлэгнүүд байгаа. За тэгэхээр бас энэ хүн болгонд хүрч чаддаггүй юм байна. Тэгэхээр энэ хамгаалтыг хийхин тулд хүн болгон заавалжгүй Google аккаунттай байх ёстой. Тийм ээ. Gmail-тэй байна гэсэн. Google аккаунттай байж энэ хамгаалтыг нэг хий. За яг хамгийн анхных нь. Хоёрдугаарт нь энэ хамгаалтыг хийхэд хамгийн чухал юм нь нөгөө байнгын яригддаг key эсвэл QR код. Яг заавалжгүй энэ хамгаалтыг хийхээсээ өмнө тэмдэглэж бичиж хадгалж авсан байх ёстой. Яагаад гэвэл хоёр сонголт байдیں۔ Эсвэл жишээлбэл ямар нэгэн байдлаар бид нэр хамгаалтаа одоо устгах юм уу, уцаа хайчих юм уу, тийм ээ уцаа шинээр солих юм уу? Ийм тохиолдолд бид нэр энэ хамгаалтаа сэргээх хоёр арга байдаг. Нэгдүгээрт нь QR уншуулах, хоёрдугаарт нь гараараа бичдэг key гэд хэлээд байгаа. Энд анхаарал нэгдүгээрт нь сканаар уншуулдаг QR код, нөгөөх нь гараараа бичдэг. Тэгэхээр бид нэр энийгээ заавалжгүй хадгалж ав. Хэрвээ та энэ юмыг л хадгалж аваагүй бол дараа нь энэ хамгаалтаа сэргээх боломжгүй болчдөг. За одоо би эхлээд дарааллыг маш хурдан хэлээд өгөө те. Бид нэр ерөөсөө Google аккаунт нийлээ. Дараа нь энэ Google Authenticator гэдэг юмыг утсан дээрээ татаж суулгалаа. Тэгээд татаж суулгасныхаа дараа нөгөө нэг цагийг таарууллаа. Би энэ дээр бичлэг хийсэн ба та нар тэрийг үзээрэй. Цаг яаж тааруулах тухай. Ингээд бэлэн болчихно. Нэгэсэндээ бид нэрийн энэ Google Authenticator маань, аппликейшн маань миний утсан дээр суудсан байгаа гэсэн үг тийм үү? Тэгээд одоо бид нэр юугаа хамгаалах вэ гэдгээ тохирох нь. Нэгдүгээрт нь Facebook-аа хамгаалж болох нь, олон нийтийнхээ сүлжээнүүдийг Twitter-ийг хамгаалж болох нь тийм ээ. Instagram хамгаалж болох нь. Эсвэл бид нэр өөрсдийнхөө нөгөө coin зарж худалдаж авдаг, зардаг биржнүүдэд хадгалж болох нь, зарим нэгэн сайтнуудыг хамгаалж болох нь. Тэгээд хамгаалахаас өмнө бүх одоо жишээлбэл юунуудаа орж харна. Google Authenticator хамгаалт байна уу, байхгүй байна уу гэдгийг эхлээд орж харна. Сайт болгонд. Дараагийн анхаарах юм нь болоход зэрэг миний ярьсан юм болгоныг аягүй сайн сонсож байгаа. Зарим сайтнууд эсвэл нэг тийм лойрын маягтай юмнууд, ялангуяа тийм Ponzi маягийн сайтнууд хамгаалт хийх гэхдээ зэрэг хамгаалт хийсний дараа тэр сэргээдэг QR код юм уу? Нууц key, одоо тэр key гэдээ яриад байгаа түлхүүр нь, нууц түлхүүр нь байхгүй тохиолдол байдаг. Хэрвээ сэргээх боломжгүй ийм байвал тэр сайтыг сайн эргэж хараарай. Хуурамч байх магадлал өндөр. За тэгвэл та яагаад энийг заавалжгүй сэргээх тухай яриад байгаа юм бэ? Гэд асууж магадгүй тийм үү? Гэтэн зэрэг одоо нөгөө над руу орж ирдэг асуултууд чинь дандаа энэтэй холбоотой. За одоо ямар асуудлууд гардаг вэ? Ерөөсөө хамгийн ихнийх нь би утсаа хайцсан. Хоёрдугаарх нь би утсаа шинэ утас аваад тэгээд нөгөө хуучин утаснаас наад шинэ утас руугаа татсан чинь орхоо болчлоо. Гэд. За тэгвэл та утсаа хайцсан болвол
шинэ утас аваад Google Authenticator одоо жишээл энэ аппликейшнийг шинээр суулгаад тэгээд нөгөө юугаа хамгаалтаа татаад суулгаад нөгөө сайт руугаа орох гингүүд чинь алдаа заагаад байдаг. Яагаад гэвэл та заавалчгүй нөгөө хадгалж авсан QR эсвэл нууц түлхүүрээрээ сэргээх ёстой байхгүй. За ийм нэг яг энэ асуудлаас болоод дандаа асуулт. Ерөөсөө л ингээл мөнхийн би кигээ хадгалж аваагүй. Тийм ээ түлхүүрээ хадгалж аваагүй. Би QR-аа хадгалж аваагүй учраас ингээд асуудал гарч ичээ тийм үү. Тэгэхээр саппорт руу бичгээс арга байхгүй. Саппорт гэж юу гэж хэлээд байгааг бол нөгөө хамгаалт хийцэн сайт руугаа, бирж рүүгээ, олон нийтээс үлжээ рүүгээ биччихээж хамгаалтаа цуцлуулж ийж тэр луг орох болчтой. За хэрвээ бид нэр цуцлаагүй бол тэд нэр цуцлж өгөхгүй бол бид нар тэгэл ерөөс аккаунт руу орох боломжгүй болчихжээ. За тэгвэл одоо хүмүүсийн гол алдаа гаргаж байгаа юмнууд нь юу байна вэ гэвэл нэгдүгээрт нь энийгээ бичиж аваагүй байд юм байна. Хоёрдугаарт нь нөгөө QR код юу яаж авах та зургийг авах та ч юм уу тийм үү зургийн зарим нь шууд дэлгэцэн дээр зургийг авдаг. А зарим нь бол нөгөө скан хийгээд авдаг. Тэгэхээр айгүй фокус муута авчт юм байна. Фокус муута. Тэгэнгүүт чинь нөгөө шинэ аккаунтн дээрээс шинэ юун дээр утсан дээрээсээ татах гэхлээр QR код маань уншигддаггүй. Тийм болохоор доод талд нь байгаа тэр нөгөө гараараа хэрвээ та тэр скан хийгээд уншигдахгүй байвал гараар гэдгийг сонгоод нөгөө нэг тэр үсэг тоо болсон түлхүүрийг заавалжгүй бичээд гараар хийж болно. За энэ нэг алдаа тийм ээ одоо ихэндээ зургийг их муу авцсан байх нь шүү дээ. Хоёрдугаарт ерөөсөө л хамгаалт хийхээс өмнө тэрийг огт тэмдэглэж аваагүй. Яагаад гэвэл гадаадын одоо YouTube сувгнуудын юг гадаад хэл дээр ингэж үзэж байгаа л тэгэл ингэж шууд дуурайгаа хийчдэг. А тэнд чинь нөгөө хэрвээ англи хэл мэдэхгүй бол нарийн юм хэлж байгааг нь ер сонсдгүй юм байна л да. Дуурайгаа л хийчихдээ юм. А тэгэнгүүт чинь нөгөө тэнд чинь хүн чинь хэлж өгсөн байгаа. Энэ кийг хадгалаарай гэд хэлж өгсөн байгааг ойлгоогүй учраас тэгээд ингээд хийгээ явцдаг. Тэгээд нэгмдэггүй арга болчдөг гэсэн үг. Хадгалаагүй. Тэгээд тухайн үед ажиллаж байгаад нэг өдөр уцаа солиход тэгэл байхгүй нөгөөдөг чинь. Тэгэхээр одоо заавалчгүй аппликейшн татлаа тэр нөгөө аккаунт руугаа орлоо. За жишээл Facebook ч юм уу эсвэл одоо бирж рүүгээ орлоо. Settings дээр нь дараад Google Authenticator маань гараад ирнэ тийм ээ. Одоо энийг идэвхжүүлнэгээр гараад ирнэ. Гараад ирэнгүүт ерөөсөө яг эхний юу дараал, кноп дараал тэгээ эхний одоо шатан дээр шууд тэр QR код түлхүүр хоёр байж байгаа. Зарим сайтн дээр QR байхгүй ганцхан түлхүүр нь хийж гин гэсэн. Зарим дээр нь болохоор хоёулаа байна гэсэн. Утсаараа уншуулахаас өмнө энүүнийгаа эсвэл скрин хийж аавна. Эсвэл утсаараа зургийг авна. Эсвэл тэр кигийн тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж аав. Хамгийн найдвартай арга бол тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж аавах. Тэр нөгөө гараараа юмыг айж мэдхгүй одоо утсаараа авсан зургийг авсан явж идэл чи нөгөөд гэж устгаа хийсэн байж магадгүй тийм үү. Эсвэл нөгөө скрин хийсэн юм хайгаад болохгүй байж магадгүй. Тийм болохоор скрин хийгээд дандаа компьютерийн дээд диск дээр хадгална. C дээр биш. Дандаа дээд диск дээр. Эсвэл Google диск дээрээ тийм ээ нөгөө үүлэн дээр хадгална. Хизээч алга болохооргүйгээр. Тэгээд кийн давхар тэмдэглэлийн дэвтэр дээр бичигдэнэ. Ингэж бичиж авсныхаа дараа цаашаага хамгаалтаа хийн гэсэн. За дараагийнх нь нэг хүмүүсийн алдаа ийм гарсан байна. Өөрийнхөө утсан дээрээс маш олон аккаунтуудыг хамгаалт хийчихдээ юм байна. Одоо жишээлбэл би өөрийнхөө утсан дээрээс Thread-ийг хийж болно, Facebook-ыг хийж болно, Twitter-ийг хийж болно, тийм ээ, Binance-ийг хийж болно, ямар нэгэн сайт хийж болно, бүгдийг хийж болно. Энэ бол миний аккаунт, миний мэйл хаяг, миний утасны дугаар. Тэгсэн чи сая ямар алдаа гаргацсан байх нүггүй хүн. Одоо жишээлбэл ахыхаа биржийн, одоо жишээл би Binance дээр жишээ авъя. Өөрийнхөө Binance-ийг ахыхаа Binance-ийг ч гэдэг юм уу, хүүхдийнхээ Binance-ийг ч гэдэг юм уу, эсвэл ингэж бүгдийг нэг л утсан дээр ингээ хамгаалт хийчих.
За тэгээд бас нөгөө QR-аа ерөөсө хадгалж аваагүй шүү. Хадгалж аваагүй. Кийгэж хадгалж аваагүй. Ингээд нөгөө юу руугаа утсаа солиод ингээд орох гэсэн чинь нөгөө саппорт руу бичих хэрэг болно үстэй тийм ээ. Ягаад гэвэл би чи нөгөө кийг аваагүй юм чинь саппорт руу бичингүүд ганцхан аккаунтыг л сэргээж өгнө. Нөгөө 2 3 зэрэг бичсэн юм сэргээхгүй. Ягаад гэвэл та нар чинь нэг л мэйл хаягн дээрээс нэг л утасны дугаар дээрээс нэг утсан дээр бүгдийг нь авч хадгалаа хийсэн учраас ингээд асуудал гарч эхэлж байгаа. Тийм болохоор эхнээсээ болж игэл өөрийн гэсэн мэйл хаяг, өөрийн гэсэн утасны дугаар, өөрийн гэсэн утсан дээрээс л хамгаалалтаа хийгээд. Хэрвээ 3 хүнийх байх юм бол болж игэл 3 утсан дээрээс. Хэрвээ та үнэхээр QR код кийгээ найдвартай хадгалсан бол ерөөсөө энэ бол ямар ч асуудалгүй гэдэг найдвартай хадгалсан бол ингэж хийж болно. За энэ. За дараагийнх нь утсаа солих гээд ингээд бодоод байж магадгүй тийм үү? Одоо жишээл би энэ утсыг хуучин утсаа би шинээр солино гэд. За тэгвэл нөгөө миний хуучин утсан дээр чинь бүх хамгаалтууд байж байгаа тийм ээ. Эхэлж заавалчгүй шалгаж үзнэ. Одоо яг ингээд минийх төр 10 хамгаалт байж байна. Сая нөгөө хэдэн биержүүд олон нийтээс үлж байна. Бүх QR код нууц өгнүүдээ эхэлж шалгаж үзнэ. Юмыг яаж мэдхүү ямар нэгэн одоо жишээл бүтгэн гарцсан ч байх юм уу эсвэл нэг юм нь буруу өчигдсэн ч байх юм уу. Хэрвээ ийм тохиолдолд энэ нэг жоохон найдваргүй юм шиг байна гэж бодвол тийм ээ энэний QR нэг л нэг найдваргүй уншуулвал дараагийн шинэ утсан дээр уншуулахад болохгүй юм шиг байна гэж бодвол энд 2 арга байгаа. Нэгдүгээрт нь хуучин утсан дээрхийг устгаагүй байж байхдаа шинэ утсан дээрээ бүгдийн нөгөө тэр хадгалсан кийгээ юм уу эсвэл юугаа QR-аа уншуулад шинэ утсан дээрээ бүгдийг нь ихэж хадгалчаад дараа нь хуучин утсан дээрээс устгах арга. Хоёрдугаар арга нь хуучин утсан дээрээ байгаа үед нь хамгаалт байгаа үед нь сайт руугаа юм уу бирж рүүгээ ороод юугаа энэ 2F гэдэг хамгаалтаа устгачаад эхлээд устгахт чинь нөгөө нэг утсан дээр чинь байгаа 6 оронтой тоо чи хэрэг болно. Устгачаад нэг өсөндөө биржийн бүр мөсөн хамгаалтгүй болгочоод одоо энэ дээр нэг юм анхаараарай. Тэр хамгаалт хийж явах үедээ хадгалж байсан QR код, key эднэр чинь бол дахиад хэрэггүй болно гэсэн үг тийм үү? Одоо тэр нөгөө бүтгэн гарцсан байгаа. Тэрийнхаа бүр мөсөн бүгдээ сайхан устгачаад биржийн хамгаалтгүй болгочоод одоо шинэ утсан дээрээсээ дахиад бүр шинээр QR хадгалж аваад, keyгээ хадгалж аваад шинээр хийж болно. Хэрвээ та хуучин утсан дээрээсээ одоо эн чинь юу QR ч юм уу key чинь хадгалагдаагүй юм уу эсвэл муу гарсан тохиолдолд зураг нь муу гарсан тохиолдолд шүү. Тэрнээс шүү сайн гарсан тохиолдолд бол зүгээр хадгалсан юм уу эсвэл зураг мураг нь ямар ч асуудалгүй бол ингэж олон юм хийх хэрэг ерөөсөй байхгүй. Тийм тохиолдолд заавалчгүй яах нь цуцлаад шинээр хийх нь. Тэр болтлоо сайт руугаа биржнээс хамгаалтан цуцлаагүй үед хуучин утсан дээрээсээ тэрийгээ ерөөсөө устгаж болохгүй. За шинэ утас руугаа бүгдийг гүйлгчлээ татчихлаа тийм ээ бүх одоо нөгөө хамгаалтууд ч ороод ирлээ. Тэгээд дараа нь цагаа тааруулчихна. Цаг тааруулах тухай миний сувган дээр бичлэг байгаа. Цагаа тааруулчлаа. Одоо сайт руугаа орж үзээд бүх юмнууд жин там болж ивэл хуучин утсан дээрээсээ эднэрийгээ устгаж болох нэ. Тэгэхээр энэ дээр маш хянамга маш их юу яах хэрэгтэй. Одоо юу гэдэг нь хариуцлагатай байх хэрэгтэй. За одоо хэрвээ та кийгээ юм уу эсвэл QR код хадгалалгүй байж агаад утсаа хайчих юм бол эсвэл ямар нэгэн тохиолдлоор санаандгүй байж байгаа хүүхдүүд хүртэл устгахчихдээ шүү дээ. Санаандгүй байж агаад ийм болчихвол бид нэр заавалчгүй нөгөө биржийнхаа саппорт буюу тэр дэмжлэг админлүүд биччихээж энийг устгуулнаа. Зарим биржнүүд юу шаарддаг вэ гэвэл хамгийн анх нөгөө мэйл хаягнд бид нар биржинд бүртгүүлэнгүүд чинь нөгөө мэйл хаяг баталгаажуулах нэг линк ирдгээд тэрий чинь нэгтгэх тал бий. Хоёрдугаарт нь хамгийн сүүлд хийсэн депозит мөнгө оруулсан одоо тэр гүйлгээг кэш гэж хэлдэг. Тэрийг шалгадаг. Дараа нь Facebook бол ер нь маш их явдалтай. Тэнд маш их олон юм шаарддаг.
Зарим юунууд болохтон зэрэг хамгийн сүүлд хийсэн одоо coin зарсан юм эсвэл coin худалдаж авсан гүйлгийг бас шаарддаг. Кэшиг. Тэгэхээр сапборд руу бичихэд маш их олон юмнуудыг шаардаж төвөгтэй байдаг учраас болж игэл энийгээ бити хаяарай. За дараагийнх нь нэг анхаарах юм нь хүмүүс над руу ингэж чидаа. Telegram дээр одоо манай админ байд юм тий нэг хэдэн групп хүмүүсийн тэр админ бидний энэ Google Authenticator хамгаалж өгчөөд биднэрлэг кодыг явуулдаг юм гэд. Тийм ерөөсөө байж болохгүй шүү дээ. Та нар хэрвээ хүнээр Google Authenticator хийлгээд тэр хүнээс код авдаг бол энэ хамгаалт энэ чинь хамгаалт биш шүү дээ. Та нарын бүх аккаунтын дотор байгаа нууц, койны үлдэгдэл бүх юмнууд чинь тэр хүн мэдчихэе гэсэн. Тэр хүн цаашаагийн хэд ч дамжуулж байгааг та нар мэдэхгүй. Тийм болохоор сурхаас л өөр арга байхгүй. Өөрөө хийж сурхаас өөр ямар ч арга байхгүй. Хүнээс хизээч юм битгийгүү. Эн чинь миний аккаунт руу хин нэгэн хүн орхоос сэргэж хамгаалт хийж байгаа болохоос биш. Хүнээс ингээд гуугаад хийлгчдэг бол ийм хамгаалт хийлгэх ямар ч шаардлага байхгүй. За одоо дараагийнх нь нэг юм нь юу гэвэл сая би бас нэг толгойд орж ирж мартчихлаа. Дараагийнх нь за ингээд нэг хүнээр хийлгсэн юм гарч ирсэн. Өөр над руу юу гэж асуусан байлаа үз. Зарим сайтнууд яг ингээд Google Authenticator хийх гээд оронгууд одоо тэр сэргээдэг QR юм уу эсвэл нууц түлхүүр байдаггүй. За энэ бол бас нэг жоохон асуудалтай сайтнууд гэсэн үг. Яагаад гэвэл та хэрвээ Google Authenticator ямар нэгэн байдлаар устгахчих юм бол танд ерөөсөө сэргээж өгөхгүй нь шүү дээ, тийм үү? Тийм болохоор хэрвээ тийм тохиолдол байвал ер нь жоохон зай авсан дээр. Хэрвээ тийм сэргээх код, QR код байхгүй сайт эсвэл бирж байх юм бол ер нь жоохон зай аваад эн чинь нэг жоохон асуудалтай идэв үү гэж бодох хэрэгтэй. Тэ? Дараа нь гэг үнтхэн танд одоо жишээлбэл Google Authenticator орч чадхаа болчвол аккаунт руугаа орч чадхаа болчих юм бол хайш нь хандах уу, хайш нь хандаж чадахгүй болчих чинь. Сэргээх ямар ч боломжгүй. Саппорт захиа авчин нөгөөдөл чи хариучихгүй таг ингээд аккаунт чинь блоклогдно гэсэн. Тэгэхээр энэ дээр жоохон болгоомжтой байгаарай. За ингээд тэгээд ер нь бол та нар хар ухаанаар бодох хэрэгтэй. Энэ хамгаалт гэдэг маань юу гэсэн үг юм бэ гэвэл бид нар ч одоо нэг байшингийнхаа хаалганд тийм ээ амар одоо тийм супер пупер цойж хийгээд цойжлчих жоо гэсэн үг шүү дээ. Хэнийг ч оруулахгүй гээд. Тэгээд тэр түлхүүрээ та бол хадгалаад явах хэрэгтэй. Хэрвээ та түлхүүрээ хайчих юм бол байрлал орчихдохгүй болчихно гэсэн үг шүү дээ. Тэгвэл хэрвээ энгийн амьдрал дээр бол цонхын хагалдаг ч юм хаалгаа хөвдөд ч юм орчих болно. Энэ болохтон зэрэг нэгэн технологи учраас тийх боломжгүй гэж бодоод тэр түлхүүрийг би хизэж хайж болохгүй юм биш үү гэж бодох хэрэгтэй. За ингээд нэг ийм ойр зүрийн асуултанд хурдан шиг хариулаад өгчлөө. Тэгэхээр энийг би биендээ хөөе тэр одоо QR кодыг ч юм уу тэр нууц түлхүүрийг халгалахгүй бол энийг хийгээд хэрэггүй юм байл шүү гэж хэлэлтэй юм уу яа тий. Эсвэл одоо тэгэж би биендээ дамжуулж сайн хэлж яахгүй бол энэ дээр ерөөс мөнхийн асуулт мөнхийн одоо ингээл юунууд тий энэтэй холбоотой юмнууд. За зарим одоо жишээл Coinsbit бирж байна. Тэд нар чи ингээд заримдаа саппорт руу бичээд ерөөсө хариу өгдөггүй шүү дээ. Өгөхгүй тэгэл ерөөсө тэр чигээр алга болчихдог. Тийм юм зөндөө идэг. Харин нэг гайгүй Binance Center чинь бас нэг сонголттой байдیں۔ Эсвэл тэ энэ QR код ажиллахгүй бол утас руу чинь код ирдэг ч юм уу. Эсвэл нөгөө мэйл хаяг руу чинь код ирдэг ч юм уу. Гэх мэтчлэнгээр сонголттой. Зарим сайтнууд бол ерөөс ямар сонголтч байдаггүй. Тэгэхээр энэ дээр та нар өөрсдөө сайн бодолцоороо. За ингээд энэ яаралтай ийм нэг бичлэгийг зүгээр ерөөсө төлөвлөгөөгүйгээр оруулчлаа. За бүгдэнд амжилт. Баяр та. Бичлэгээ дуусгая.